За хүмүүсийн хамгийн их сонирхдаг мэдээллийг оруулъя. Нөгөө айгүй хэрэгтэй гэдэг нь шүү дээ. Гадуур тийм үйлчлэгэнүүд ч гэсэн байдаг те. Хаягийн хамгаалалт, пэйжийн хамгаалалт гэдэг. За тэрийг хэдүүлээ хамтдаа сонсъё. Тэгээд яг яаж хийдгийг нь бичлэгээр бас давхар оруулъя. За ингэж байна. Facebook хаяг буюу профайл болон бизнес хуудас буюу пэйж хамгаална гэдэг нь зөвхөн нууц үгээ солихын нэр биш юм. Энэ бичлэгийг үзчихээ та нар нэрээ нууц үгэнийг сольчоорой. Яг гэвэл энэ тэнд хадгалаатай байгаа ш нөгөө Google дээр чинь тий. За сүүлийн үед хакерууд бизнес эрхлэгчдийг зар сурталчилгааны дүрм зөрчсөн байна гэх мэт хуурамч линкээр за би энэ чинь хуурамч линкийн жишээ оруулчихсан заяа. За хуурамч линкээр хуурч хаягийг нь авах тохиолдол ихсэн. Дараах алхмуудыг яг одоо шалгаж тохируулаарай гинэ. За Facebook профайл бол пэйжний эзэн таны хувийн хаяг учраас эхлээд дөрвчөө бус түлхүүрээ хамгаалах хэрэгтэй гинэ. 2FA буюу хоёр шатлал баталгаажуулалт. Хамгийн чухал нь энэ гинэ. Нууц үгнээс гадна таны утас руу код ирдэг эсвэл Google Authenticator app биш гэж нэвтэрдэг болох гинэ. За би яг энэ ч өөрийнхөө Facebook хаягийг 2FA хамгаалтаа болиулаад буцаад дахиад шинээр нээж үзүүлье. За танихгүй линк дээр хизээж битгий дар гинэ. Энэ миний бүр баян хилдэг юм. Хүмүүс нөгөө юм алдчихлаа гэд надаас бас мерсээр асуунаа. Тэгэхээр та болохгүй линк дээр дарсан уу гэхээр тийм ээ л гэдэг. Танихгүй линк дээр хизээж битгий дар. Таны хаяг хаагдах аюулд орлоо. Таны зураг мөн үү гэх мэт мессеж ирвэл доторх линк рүү хизээж битгий ор. Нэг муухай Google Drive-ийн линк явуулаад л шүү нөхдүүд. Facebook танд хизээж мессенжерээр мэдээлэл явуулдаггүй зөвхөн notification эсвэл имэйлээр ханддаг гинэ. Гэхдээ notification-ээр бас линк ирж болно штэ манайхаа. Facebook дээр зүгээр нэг хуурамч пэйж нээчээд линкийг тань руу яаж явуулж болно штэ. Мессежээр явуулж болно. Notification-ээр таныг меншн хийж болно. Тэгээ таныг меншн хийсэн постэр ороод хасан чинь линк хийж болно штэ. Болохгүй байхгүй. Facebook танд хизээж мессенжерээр мэдээлэл явуулдаггүй зөвхөн notification эсвэл имэйлээр ханддаг гинэ. За trusted contacts итгэмжлэгдсэн 3-5 найзаа сонгож тохируулбал хаягийн алцууд эргүүлж авахд туслана. Энийг би бол анх удаага л харж байна. Энэ гэхдээ өмнө нь байдаг байж байгаа. Одоо энэ байха болцсон баха. WeChat шиг энэ нөгөө итгэмжлэгдсэн найз гэдэг. Нөгөө Facebook-ээс сэргээхдээ энэ аль нь таны найзуудаа сонгоорой гэдэг WeChat шиг тэгдэг байсан. За хоёр дахь нь Facebook page бизнес хуудас хамгаалах гинэ. Хэрвээ та пэйж ажилуулдаг бол дараах зүйлсийг анхаараарай. Админы тоог хянах гинэ. Пэйж дээр хит олон full control админ хэрэгтэй хүн байлгаж болохгүй. Хэрв нэг админы хаяг хакертуулаад пэйжийг ч алдах аюултай. За тэгэхээр бүгдээрээ болгоомжлох нь тийм үү пэйж хариуцж байгаа хүмүүс. Business Suite Business Manager ашиглах пэйжээ хувийн хаяг дээрээ байлгахаас илүү бизнес аккаунт толгоны илүү. За бизнес портфолио ингэж нэнэ. Ер нь бизнес портфолиотойгоо ингэж. Гэтэ энэ би нэг бичлэг дээр хитрхи олон юм оруулах гэдэг шиг байна. Ер нь тусад нь оруулсан дээр баг. За эрх мэдлийг хуваарлах гэнэ. Зөвхөн пост оруулдаг хүнд эдитер, зар тавьдаг хүнд адвертайзер ирэх үг хэрэгтэй. Заавал бүгдийг нь админ байх албагүй яг үнэ. Эсвэл хэсэгчилсэн админ өгж болно те. Зар сурталчилгааны хаяг ads аккаунт хамгаалах гэнэ. Хэрвээ та карт холбосон бол төлбөрийн хязгаар тогтоох гэнэ. Картандаа гүйлгээний хязгаар тавьж зөвхөн сурталчилгааны төлбөр авах үед мөнгө байршуулах нь найдвартай. За тэгэхээр нөгөө буст гэж байгаа мөнгөө игээл зэнэглэн шүү дээ те. Ер нь хамгийн зөв хийж байгаа хүмүүс нөгөө үндсэн харилцах дансаа биш зүгээр бүүсэлтийг тусдаа олон улсын гүйлгээний хэрэгтэй карт ашиглаад байгаа шиг үлээ. Тэгэл яг бүүсэлтгүүдэд хэдэн төгрөгөө хийгээл. За мэдээллийг идэвхжүүлэх гинэ. Зардал гарсан тухай бүрд мэдээлэл ирдэг байхаар тохируулснаар хэрв хакерууд таны картаар зар тавьж хөглөвөл тэр доор нь мэдэх боломжтой гинэ. За хэрв таны хаяг с сэжигтэй санагдвал settings руу ороод security and login руу ороод танихгүй төхөөрөмжөөс log out хийгээрэй гинэ. За нэн дээр нууц үгээ сольж two step verification-ыг идэвхжүүл. За тэгэхээр өөрөөр хэлбэл хэдүүлээ энэ бичлэгээр хоёр зүйл сурлаа тий. Хаягийн хамгаалалт гэдэг нь 2FA protection буюу гар утсанд мессежер код авахыг хэлэх юм байна. Пэйжийн хамгаалалт гэдэг нь та бизнес менежер буюу бизнес портфолио буюу бизнес менежер лүгээ пэйжээ холбож хамгаалахыг хэлэх юм байна тийм үү. За тэгэхээр энэ үйлдэлүүдийг энэ бичлэгтээ цуг оруулаад харуулъя. Хамтдаа хийж сурцгаая.